Сайн бацгаана уу? Dear 20s podcast нь тавтай марил. Намайг Хүслэн гэдэг. Би одоо 20 хэдэн настай. За тэгээд хоёр дахь подкастаараа уулзж байна. Өмнөх нь болохоор хийчээ шууд залгуулад хоёр дахь хийчээ гэж бодсон ч гэсэн ерөөсөө амждаггүй юм байна. Амжиж гэж баг хичээгээгүй бах туу. Тэгээ одооноос ер нь жоохон хичээе да гэж бодоолаа. За өнөөдөр бүгдээрээ өөртөө арчаагүй хүүхэд байх тухай ярина. Тэгээд хэрхэн арчаатай болох вэ? Тухай бас ярина. Яг glow up гэж бол хэлэхгүй гэж бодож байна. Нэг юм өсвөр насны сэтгэл зүйн асуудалтай хүүхэд байсан гэж одоо би өөрийгөө дүгнж харж байгаа байхгүй юу. За тэгэд энэ сэдв нь болохоор надтай нэлээд холбоотой гэж би боддتي. Яагаад вэ гэхлээр энэ үе болохоор яг 7-8 дугаар ангийн үе. Манай аав ээж хоёр маань хол яваад тэгээд би нэг хэсэг тустай байсан байхгүй юу. Тэгээ тэр үедээ манай аав ээж хоёр одоо намайг том болж байгаа, биеэ дааж байгаа гэдэг ч юм уу. Тийм байдлаар харж байгаа бол би тэнд нь ингээд аав ээж хоёроо маш их санддаг ч юм уу. Тэгээд ерөөсөө том болж байгаа, биеэ дааж байгаа юм байхгүй, арчаагүй болцсон байсан. Тэгтээ нөгөө манай эгч маань хамтсан болохоор намайг чи ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэж одоо зааж зөвлөж исэн болохоор тэр үедээ гайгүй байсан. За тэгж байгаа тэгчтэйгээ байжгаад аав ээж руу очиж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт чинь яг нөгөө хол байжгаад уулзсан. За тий хол ээжгаад буцаад аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Тэгэнгүүт аав ээж хоёрын маань зүгээс болохоор яг энэ хүүхэд одоо том болж байгаа, биеэ дааж байгаа. Бит хоёроос ингээд тустай байгаад зөндөө мундаг байгаа сурцсан гэж ойлгоод байсан. Тэгэнгүүт миний хувьд болохоор зүгээр ерөөсөө тийм сурцсан, мундаг байсан зүйл байхгүй зүгээр ихчийнхаа хэлсэн юмыг ингээд хийгээд ч юм уу. Ингээд амьдэрдэг байсан. Их чи ингээд надад санаа зовоод ийм юм хийх хэрэгтэй, тийм юм хийх хэрэгтэй. Одоо нүрээ угаа, шүдээ угаа, хувцаа угаа гэдэг ч юм уу. Одоо ингээд загнаад ч юм уу тий. Тэгэж ингээд хилдэг байснаа одоо ингээ аав ээж хоёр дээрээ ирэнгүүт намайг ингээ бие даацсан мундаг хүүхэд болсон гэж бодоод байгаа учраас надад нэг их одоо чи инг тэг гэж ерөөсө хэлэхгүй тэгэнгүүт яг тэр үеэс л эхэлсэн гэж би боддتي. Өөртөө арчаагүй байж эхэлсэн. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр яг л нөгөө одоо юм цэвэрлэх дурггүй, өөрийгөө анхаардаггүй, бусад хүүхдүүд одоо юу гэж бодох бол гэж боддггүй ч юм уу нэг юм айгүй сонин байсан. Одоо ингээд өөрийнхөө тэр үеийг одоогийн нүдээр харангуут. За аав ээжээсээ хол ээж агаад амар их санаа тэгэл уулзж байгаа шүү дээ. Тэр үед яагаад сэтгэл зүйн асуудалтай гэж өөрийгөө дүгнээд байгаа вэ гэхээр аав ээжээсээ одоо айгүй хол нөгөөний хүүхэд чинь аав ээж амар их санаж байгаа. Давхар ингээд чи ингээрээ тэгээрээ гэд хэлдэг хүннээс ингээ холдсон. Тэгэхээр чи ингэх хэрэгтэй тэгэх хэрэгтэй гэж хэн ч хэлэхгүй, хэн ч заахгүй ингээд байгаа болохоор ингээд тэр зүйлээ хийвэн гэж ойлгоод ингээ яваад идэг. Бас тэр үед нэг жоохон гэр бүлийн асуудалтай байсан учраас тэр нь миний сэтгэл зүйд ингээд амар хүнд ингээд нөлөөлөөд тэр үед амар хэцүү байдаг гэсэн. Тэгээ би өдөржин ингээд гэртээ хичээлгүйдээ суугаад дандаа ингээд зураг зураад эсвэл юм манга уншаад сууж идэг гэсэн. Тэгээд сэтгэл зүй ингээд амар хэцүү байсан учраас би бүх зүйл дурггүй болж эхэлсэн. Тэр нь одоо юу гэдэг чинь хичээлээ их дурггүй болно гэдэг ч юм уу. Тийм зүйл биш. Нүрэ угаах дурггүй, шүдээ угаах дурггүй, хувцаа угаах дурггүй, гэрээсээ жоохон гарах дурггүй, гэрээ цэвэрлэх дурггүй. Ер нь юм зүгээр ингээд энгийн хүн хийх ёстой зүйлд дурггүй болж эхэлсэн. Одоо манай ингээд 7-8 дугаар ангийн дүү маань хэрвээ тийм зүйл хийхгүй байх юм бол шууд загнаал хэлнэ штэ. Тэгээд нөгөө хүүхд чинь дургүй байсан ч гэсэн яаж игээл заа гэд ингээл хийх байхгүй юу? Тэнгүүд тийм зүйлийг аав ээж хоёр маань ерөөсөө анзаарахгүй, харахгүй байсан учраас тэр нь ингээд дамжраал яваад байсан. За тэгээ сүүлдээ бүр ингээд сургууль руугаа би чинь өмнө нь амар цаваас хэрэглэн тэгээд юм цэвэрхэн тэгээд ингээд хийх ёстой юм аа ингээд дор нь хийчдэг тийм хүүхэд байсан. Тэр ингээд сэтгэл зүйн асуудлаасаа болоод амар бохир. Тэгэд хүмүүс намайг юу гэж бодож байгаа л гэж юусоо бодохгүй. Энэ бол ингээ нормал юм байна гэж бодчихдог. Тийм болсон байсан. За тэгээд 7-8 дугаар ангийн үе гэдэг чинь ер нь л бол өсвөр насны хүүхдүүд дөнгөж эхлээл амар одоо би энэ тартай, би тэр тартай гэдэг яг үе шүү дээ тий. Одоо тэр хөөрхөн энэ хөөрхөн гэдгийг баг ялгаж эхэлж байгаа үе гэх юм уу. Тэгэнгүүт би ерөөсөө тийм юм боддгоо байсан. 6 дугаар ангитаа гаццсан байсан тэр үедээ. Одоо хараад ангууд бусад хүүхдүүд нь одоо нүрээ будах ямар хувц өмсөх вэ ч юм уу зарим хүүхдүүд нь эсвэл яавал ингээ бохир харагдах вэ, бохир байвал юу муухай вэ, өөртөө арчаатай байх хэрэгтэй, тэр нь ингээд ямар ингээд үр ашигтай вэ, тэр нь яагаад хэрэгтэй вэ гэдгийг ингээ айгуусаа мэдж байгаа бол би тэр үед л ерөөсөө тийм юм мэдэхгүй мэдчихсэн ч гэсэн ерөөсөө надад хамаагүй санагддаг байсан гэх юм уу. Одоо тэр үед хүүхдүүд бол бусдын бодол өөрт нь амар хамаатай шүү дээ. Тэнгүүд яг тэр үеийн өөрөө харангууд бусдын бодол надад ямар ч хамаагүй. Хүүхдүүд одоо нийлээл юу гэдгийг
нэг юм жоохон шууд утгаараа доромжлохгүй ч гэсэн нэг цаад утгаараа ингээд эн чинь юм жоохон балиар заван хүүхэд штэ ч юм уу. Эн чинь жоохон ингээд муухай хүүхэд штэ гэсэн байдлаар нэг юм хандлага гаргадаг да. Тэнгүүд тэрнийг над дээр гарч исэн байгаа хгүй одоо ингээд бодоод ангууд. Тэнгүүд тэр үедээ надаа зүгээр тоглоод байна. Зүгээр юм байна гэж бодоод байсан. Тэгээ надаа ингээд найзлахыг хүсдэг хүүхэд байхгүй байгаа нь ганцхан хүүхэд байсан. Тэрийг хараад ч гэсэн ингээ хүүхдүүд ягаа надтай найзлах хүсэхгүй байгаа юм бол гэж бодохгүй зүгээр л тэгээд орхичдөг байсан амар сайн. За ер нь бол миний нэг өнгөрсөн нэг тиймэрхүү байна. Тэгээд өөртөө арчаагүй хүүхэд байх тухайд бол яаж эхэлсэн талаараа сая ярьлаа. Юу намайг өөрчлөгдөхөд хүргэж байна вэ гэдгийг хэлье. За тэр үед бол нэг юм ариун цэврийн дарга гэдээ явдаг байсан. Тэгээд тэрэн дээр бол яг юм ариун цэврийн үзлэг хийж мэйгээд тэгээд одоо хумсаа авсан байна уу? Цамцныхын цах нь хэрэггүй байна уу? Эсвэл ингээд үсээ сайн боосон байна уу ч юм уу. Нэг тиймэрхүү ариун цэврийн дарга гэдэг ингээд явдаг байсан. Тэгэнгүүт яг тэр үед намайг хараад миний хумс одоо ургацсан. Дундуур нь одоо хэртэй. Мохоогоо одоо ингээд өөрийгөө бодохоор бүр ингээд амар хичиж өгөх гээд идэм аа. Гэтэ би энийг ингээд зориглоод ярьж байгаа. Тэгээ одоо л хүмүүс намайг тийм байсан гэдэгт бол үнэхээр ерөөсөө итгэхгүй. Ингээ хийсэн ч гэсэн итгэхгүй байлээ. За тэнгүүтээ бас өсмөсөө айтайхан бооч чадахгүй. Тэр үед чинь бас ингээ халзан гинэ. Багтаа ингээ өсөө ахуулж байгаагүй гээд ахуулаад дөнгөж нэг юм жоохон халмиг мэлмэг дүү болцсон явж исэн үе заяо. Тэгээд бодоод үзтээ яг юм. Тэгээ хамгийн амар нь би нөгөө өстөйгөө явж байгаа штэ. Тэгээ дээрээ бас юм опро шигтэй. Тэгээ тэрний юм жоохон цаан бант ихтэй. Тэгээ миний ус амар буржир болохоор урахтаа бүр дээш ингээ амар өрвиж ургаад. Тэгээд нөгөө нэг юм богинохон пальто өмссөн. Тэгээ автобусанд оронгууд нөгөө нэг юм кондуктор нь байдаг гэсэн бохоггүй юу. Тэр нь ингээ хүүхд юм уу том юм уу? Эсвэл ингээд яг нөгөө өсмөстэйгээ тэгэл пальтотойгоо тэгэл ингээл ороод сууш штэ. Тэгээ нэг гихч мэгчээ хойно очиос огсонгууд нөгөөт нь ингээ цүнхээ ингээ урагшаа олго над руу ингээ аммуу хараад байдаг гэсэн. Энийг ингээл ярангууд яг ямар байсан нь бол шууд амар төсөөлөгдөж байгаа байх. Тэгээ одоо бол тийм биш. За тэгээ нөгөө нэг ариун цэврийн дарга чи хурж ирээд одоо намайг шалгаж байгаамаа. За тэгэнгүүт ариун цэврийн дарга гэдэг хүүхэд чинь ер нь бол айгүй цэвэрхүү хүүхэд юм л. Ариун цэврийн дарга гэж болгоод байгаа байхгүй юу багш нар нь тэр үедээ. Тэнгүүт одоо нөгөө нэг би амар хэцсэндээ нөгөө нэг хэрэг харуулахгүй гээд заяа нөгөө формныхоо цамцны хэрэг харуулахгүй гээд нөгөөтгөө цамцаа буруу харуулад орж ирж ингээ яжсан заяа. Тэгээ тэр хүүхд ингээ намаа бариад хүч ингээ болооч. Oh my god. Яа хэмэчж хөхнээ. Цамцаа угаа гэж загнаад. Тэгээд би тэр үед ингээд баг анх удаага тийм амар ичих мэдрэмж авсан гэх юм уу. Тэгээд за угаах юм байна да гэд. Тэгээд бүр бод нөгөө нэг амар шивэртэй байсан л гэд бодсоо би. Нэг ингээд тэркогоо баг ингээ амар олон хоног өмсдөг. Тэгээ ерөөсөө нөгөөдхөө угаахгүй. Тэнгүүд нөгөө тэркор дэж хүлэн бүр нэтам болоод гэв. Мухай юм ярьж энэ л тэгтээ. Уусаа үний юм чин дээ. Тэгээд ингээ бүр шивэрцсэн за. Тэгсэн чинь би нэг юм яг тэр үедээ бас нэг жоохон том болсон юм уу яасан ангийнхаа нэг хүүхдэд жоохон сайн болоод тэгээ тэрэндээ зориулж ингээ дэвтэр дээр юм бичдэг заяо. Тэгсэн чинь нэг юм нэг бие даалт идэргээд багаараа нэг юм ватам цаасан дээр ингээ юм хийгээ суугаад идэгсэн бохгүй юу. Тэгээд тэр миний ингээ сайн хүүхдтэй би нэг баг болоод тэрэндээ ингээ амар баярлаад тэгээд тэгсэн чинь би яа ичиж өгөхнэ. Тэгээд тэгсэн чинь би нөгөө хүүхдээ чинь гэрлөө орох шаардлагатай болдог байхгүй юу ингээд ангийнхаа 3 охин те ангийнхаа 2 охин таж илүү тэгээ нөгөө нэг эрэгтэй хүүхдийнхаа гэрлөө ороод тэгээд уусаа ингээ айлд орж байгаа юм чи гутлаа тайлна штэ мэдээч хэрэг за тэгээ гутлаа тайллаа бурхан минь надаа хүртэл тэгэж амар өнөрцсөн юм чин бусдад нь бол бүр үнэхээр там шиг санагдсан баг за. Тэгээд би тэгэд ингээ юм хум ярьж агаад тэг би бүр сүулдэ ингээ амар хичээд нөгөөт ингээ жоохон нуугаад тэгсэн мөртлөө нөгөө бас сайн ухтаа жоохон ойрхон баймар санагдаад oh my god. Хажууд нь очиж сууж. Одоо тэгээд бодонгууд ингээд амар өрөвдөлтэй за. Яа ингээд сайн ухтаа хажууд очиж суусан чинь нөгөө хүүхд нь ингээ бүр ингээ шиврэнд нь барыг ухаалдаж байна. Яа тэгснэ ингээд байжсэн чинь нэг охин ингээд та нарт нэг тийм муухай өнөр өнөртөхгүй байх уу мэн үү гэд тэгээд тэгсэн чинь би ингээд за энэ яг намайг хэлчихлээ.
Тэгж одоо л тэгэл за одоо ингээд бүх зүйл дуусаа гэзээ юу. Тэг би тэрнээс ингээд гараад ингээд яваад тэгээд oh my god тэг ингээд миний хоёр дахь ингээд амар хэцсэн зүйл заяа. Тэгээд тэрний дараа болохоор би нэг хамаатантайгаа яг нэг ангиас аахгүй юу. Тэгсэн чинь тэр хамаатан маань ингээд эрэхтэй хөхт. Тэг хоёлаа ингээд нэг судал дээр хамт суудаг. Тэгээд ингээд суугаад байжсэн. Юм яриад ингээд сууж исэн чинь шууд намайг найзаа гэдэг тэгэхгүй юу. Яасан гэдгсэн чинь чиний амнаас амар муухай өмхий өнөртэй байх. Oh my god. Тэгээд тэр хүүхдүүд бол амар хөөр хийлсэн заяо. Чи шүдээ ойр цай угааж байгаа юу? Цай угаахгүй байх юм бол ингээд шүдний чулуу гэдэг юм байдаг гэсэн. Тэр ингээд гарч ирээд тэгээд ингээд хүний шүдийг ингээд муухай өнөртэй болгодог гэсэн штеп амар хөөр хийлж байхгүй. Тэгсэн чи би нөгөө эцсэндээ бол амар уурлаа за. Тэг нөгөө хүүхдээ ингээд юу ч дуурхай байлаа за. Тэгээд тэрнээс хойш би баг ингээд 3 4 сар, баг 5 сар ч юм мэдгүй ямар ч гэсэн дандаа маск зүүдэг байсан за. Тэгээд сүултээ масктайгаа яваал байсан бохгүй юу. Тэгэнгүүт манай ангийн хүүхдүүд бүр сүултээ миний царайг марцсан. Тэгээд чи маск авчил та гэд аваад харуулгууд чи зүгээр л царайтай юм биш үү? Хөөхөн л юм биш тэгээ за. Зүг намайг нүүрнээсээ царайнаас олоод маск зүүдэг болцсон гэж бодоод байгаа байхгүй юу. Үнэхээр аимшигтэй. Тэгээ нөгөө нэг гэрт нь орж хэврээ төртөлтөө хүүхд. Тэр хүүхдээ гацтэй. Тэгээ би нөгөөдгөнт чи ингээ сайн гэдгийг манай ангийн хүүхдүүд мэддэг. Тэгээд ай май гэж тэгжтэй. Тэнгүүд нөгөө хч ингээ амар ингээ дуурлаа за. Яа үгүй гэд бүр хөөрх амтай. Одоо ингээ бодонгууд ингээ амар балер заваарцсан юмтай нөөрийн холбоотохоор угаасаа хинт ч амар муухай санагдсан байгаа байхгүй юу. Тэгээ би бол тэр хүүхдийг ойлгож байна. За нэг тиймэрхүү. Тэгээ амар ингээ ичилтийн юмнууд ингээ яваад байгаа заяо. За тэгээд тэр нөгөө нэг хувь хүний ариун цэврээс гар нөгөө хувц хундар нь муухай. Би бүр ингээд цүнхээ ингээд задлцсан за. Тэгээ тэрнтэйгээ ингээд яваал гэдэг гэсэн. Ерөөсөө цүнх мөнхөө оюулахгүй. Тэгээ эсвэл аав ээжээсээ ингээд би шин цүнх амаар байна. Миний энэ урагтчлаа гэж ерөөсөө хэлэхгүй. Тэгэл яваал гэдэгсэн аахгүй. Тэгээ ингээд энэ бол миний ингээд хамгийн сүүлчийн нөгөө нэг юм. За би одоо ингээд болцсон юм байна. Одоо ингээд айтайхан цэвэрхэн амьдрахгүй бол болохгүй юм байна гэсэн тийм шийдэлд хүрсэн үе гэх юм уу. Би яг ингээд нөгөө нэг амар юм урагтцсан цүнхтэйгээ те гээд хэр болцсон хувцтай явж идэг байхгүй юу. Тэгээ дэлгүүр ороод ингээд аав ээж хоёр маань надаа ер нь айгүй хөөрхөн ингээд мөнгө байнга өгөөд идэг. Тэгсэн мөртлөө би ингээд ийм байна тийм байна гэж ерөөсөө хэрэлдэггүй ярилцдаггүй. Тэгээ аав ээж хоёр маань хөшөө хүмүүс болохоор ерөөсөө тэгж ярилцсан ч юм уу тиймэрхүү юм байхгүй. Тэгээд би нөгөө нэг мөнгөөрөө яах вэ? Баах бол идэх юм аваад дэлгүүр дотор сургуулийнхаа хүртлийн дэлгүүр дотор зогсож иваа. Тэгсэн чинь манай нэг нөгөө ангийн одоо би чинь Б бүлэг байсан. Тэнгүүд тэр охин болохоор А бүлэг гэсэн байхгүй юу? А бүлгийн охин ингээд зогсож байгаад намайг ингээд амар ингээд нүднийхээ үзүүрээр хараад байсан байхгүй юу? Ингээд жоохон дорд үтсэн байдлаар. Тэгээд би тэрийг харсан ч гэсэн ингээд нэг тоохгүй байсан тэр үед бол. Тэг юм авчаад ингээд мөнгө төлөхгөө зогсож байсан. Тэгсэн чинь нөгөө охин чинь ингээд цүнхнийх нь ингээд хажууд нэг жижигхэн ингээд жоохон сэмэрсэн байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь яа юу вэ? Миний цүнх ямар амар болцсон юм бэ? Яа би ямар арчаагүй юм бэ хүүхдээч мэжгээ заяа. Тэгсэн чинь би хажууд нь бүр ингээд амар ангаж онгоцсон ингээд цүнх мөнхтэй ингээд аимшиг зогсоод тэг шууд тэр үед бодож байгаа байхгүй юу? Нэр охин хүүхдээч яагаад тийм амар арчаагүй байгаа юм бол би гэж бодоо заяа. Би яагаад энэ охин шиг байж чадахгүй гэж бодоод би яагаад ингээд цэвэрхэн гоё хүүхэд болж чадахгүй гэж гинт амар сонин ингээд тийм бодол орж ирээд тэгэд тэнчэнээс эхлээ за би ингээд юу н хичээх хэрэгтэй мэн гэж бодсон. Ямар азар тэр хүүхэд хажууд байж өөрийгөө би ямар арчаагүй охин бэ гэж хэлсэн тий. Эсвэл яг тэр хүүхэд надад хандаж хэлсэн юм болов. Заасан мэдэхгүй л ямар ч намаа амар хараад хэлээд байсан. Тэр хүүхэд бол надад амар тийм урам зориг өгсөн. За тэгээ яг нөгөө манай анаа минь нэрч таараад тэгээд давхар би ингээд за тэрнээс өмнө бас тэр нөгөө амар онгоцсон цүнхтэй яваад исэн штэ. Тэгээ нөгөө цүнх нь бүр болохоо болоод тэгээ би ингээд аавын нэг юм багажны цүнх гэдэгс аахгүй. Тэр цүнхийг бүр ингээд үүрээ заяа. Тэр нь ингээд бас ингээд урагдаад тэгсэн чинь би ингээд төмөр уцаар ингээд ойж мойцсон заав. Яа яаж тэгж амьдраад байдаг юм дээ. Тэгсэн мөртлөө нөгөө арчаагүй хүүхэд чи амар муу сурж мурт юм гэхэр үгүй. Амар онц сураад байгаа мөртлөө арчаагүй. Амар сонио. За, тэгээ миний нөгөө нэг юм манай анаа маань ирээд
одоо миний нөгөө аимшигын цүнхээ солих цаг ирж байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд анаад миний цүнхийг хардаа гэд харуулаад тэгээд анаа чи ингээд өөр цүнх ахуул гэдэг ахуулаад за тэгээд ингээд цэвэрхэн баймаа гэж бас ингээд анаа маань ингээд жоох хэлж байгаа шүү дээ. Тэгээ бас би өөрөө тэгээ бодсон байсан болохоор ер нь бол тэнцэнэс эхлэе за хичээж эхлэе гэж бодвоо. За тэгээ нөгөө нэг интернет дээрээс хөөхөн байх маях ч илүү нэг тиймэрхүү юм хайгаад тэгээд тэгсэн чинь ингээд хөөхөн байх нь хүний үс шүд ингээд арьс нь гоё байх хэрэгтэй мэрэгтэй гэсэн тийм юм гойлонгой цэг юм ингээд байдаг гэсэн шүү дээ. Тэгээд тэнцэнэс ингээд уншаач юм уу. Нэг тиймэрхүү юм болоод гэтээ хамгийн сонд намайг тийм амар юм арчаагүй ингээд аим шиг юм бахад хамгийн хүүхэд ингээд хоёул би чамд сайн хүслээ ингээд тэгжсэн. Хөөрхөн амтан яг тэр үед нөгөө нэг амар арчаагүй болохоор хүмүүсийн урдаас юм хэлж чадахгүй нөгөө people pleaser тэгээ нэмээд хүмүүсийн урдаас юм хэлж чадахгүй болохоор л амар сайхан сэтгэлтэй байгаад байгаа байхгүй юу яг үнэндээ хэлэхэд тэгэнгүүт яг тэр үеийн эрэгтэй хүмүүс чинь өөрт нь амар гоё хандж байгаа охинд ингээд сайн болчдөг гэсэн юм шиг лээ заяа. За тэгээд ер нь бол ингээд шууд ингээд маргаашнаас нь эхлээл мундаг болол тэгдэггүй. Ямар ч гэсэн за 7 хоногтой ингэж усан дорё. За өглөө болгон нүүр гараа угаая. Шүтээ угаая. Хувцс нь ингээ муухай байж болохгүй юм байна гэд аав ээж хоёрт хэлээд би бүр шинээр ингээд форм ахуулаад цагаан цэнхэр цамц ахуулаад за тэгээд аав ээж маань юм авч өгдөггүй байсан юм уу гэхээр үгүй л байгаа байхгүй юу. Тэгээ өөрөө нөгөө хэлж чадахгүй хэлдэггүй ч юм уу тиймэрхүү байдалтай байжгаад за тэр чин тэгээл ер нь бол нэлээ удаа явсан би ч мориг 10 дугаар анги хүртлээ бараг лөө хийх гээд хичээгээд өөртөө арчаатай байх гэж хичээгээд явсан. Тэгээд 10 дугаар ангида манай ч нэг юм утсан давхраа наадаг байсан байхгүй юу. Наадаг байсан гэж наах гээд авцсан байсан. Тэгээд наад сайн чадахгүй. Тэгээ би нөгөө давхраагүй байжгаад яг хуу том нүдтэй гэхдээ давхраагүй тэгж жагаад би нөгөө анагийн утсан давхрааг нь сэтгүүр ангийнхаа нөгөө төгсөөд зунжангаа анагийн байхдаа нүдэндээ наагаад тэгсэн чинь 8 сард миний нүдэнд бүр 9 сард ч илүү миний нүдэнд бүр давхраа орсон. Тэгээд яг тэрнээс эхлээд яг жинхэнэ нөгөө өөртөө арчаатай байхын дээр жинхэнэ glow up нь эхэлж байгаа. За тэгээд нөгөө нэг амар өөртөө арчаагүй охин чинь явсаар 10 дугаар ангидаа ер нь бол нилээн нийгмийнхаа байр суурийг эзлээд өөрийнхөө рутиныг олоод яах хэрэгтэй мэ нэг хэрэгтэй мэ гэд азар нөгөө нүүрэн дээр миний нүүрэн дээр батга ч юм уу янз бүрийн юм гардгүй байсан болохоор нэлээд гайгүй байсан. Энэ дээр нөгөө батга гарлаа гэд чи арчаагүй гэсэн утгатай зүйл хэлээгүй. Анхан шатныхаа нөгөө нэг ариун цэврийнхаа зүйлсийг хангаж чадахгүй байж нэмээд батга гарчих юм бол яг тэр үед бол үнэхээр арчилж чадахгүй бүр улам дордуулах байсан болохоор ингэж хэлж байгаа. Ер нь бол яг glow up гэхээр л одоо өөртөө арчаатай байна гэхээр гадна төрхөөрөө арчаатай байгаад байгаа юм биш. Давхар нөгөө нэг дотоод байдлаараа өөрийгөө арчаатай болгож байгаа байхгүй юу? Ямар нэгэн зуршилтай болоод, дадалтай болоод тэгээ тэрийгээ хөгжүүлээд байнга хийгээд явсаар агаад. Тэгээд нөгөө нэг 7-8 дугаар ангидаа нөгөө хөлт ч аим шин байж байгаа л тэгэл багаар ягаал одоо нөгөө нэг амар муухай шүдмүүд нь муухай амнаас нь муухай унардаг байсан бол тэр мөрийгээ засвал гамж дээр очиод аав ээжтэй хэлээл те. За нэг тиймэрхүү болж байгаа. Тэр үеэс эхлээд одоо үсэн эндүүдэж сураад би ч амар буржуур үстэй. Тэгээ нөгөөдгийнхээ очрыг олохгүй байсан. Тэгээ сүултээ эндүүдэд сураа. За тэгээ нөгөөдөг чи 10 дугаар анги хүртлээ тэг glow up хийж явсаар ер нь бол нэлээд гайг болж байгаа гэсэн үг. Хүмүүс харах юм бол айгу цэвэрхэн хүүхэд байна л гэж харахаар дөнгөж анх 10 дугаар ангидаа нэг уруулаа буудаж сураад манай анаа маань 10 дугаар ангид ороод тэгээд төрсөн өдрөөр маань нүрний багс тэгээд нүдний тэн үнэртээ ус өгчээсэн байхгүй. Тэгээ миний хамгийн анхны үнэртээ усыг манай анаа өгчээсэн. Одоо ингээд тэр үед амар нөлөөтэй байгаагүй байх гэж бодсон чинь одоо ингээд бодоод одоо ингээд шууд ярьсан чинь анаа маань тэр үед ингээд надад амар их нөлөөлсөн байна л гэж бодож байна. Ямар азар ихчтэй төрсэн юм бэ те. За дотоод сэтгэлээрээ бас нөгөөдөг чинь бас glow up хийчихэж байгаамаа. Багаар одоо гайгүй болоод цэвэрхэн болоод өөртөө арчаатай болоод давхар ингээд өөрийгөө хайрлаж сурж байгаа штэ тэр хүүхд чинь ингээд өөрийгөө талент хараад юу ч боддггүй байсан бол одоо хөөх би чинь бас ингээ хөөх юм биш үү гэж боддог ч юм уу. Бас нөгөө юу ч хийхгүй байсан хүүхд чинь за би одоо гэрлүүгөө очоод за хувцаа угаая. Гэрлүүгөө очоод өнөөдөр цамцаа угаая. 3 дахь өдөр байна. Ийм хий, тийм юм хий. За усандаа оръё, нүур гараа угаая. Ингээд өөрийн гэсэн дадал туршилтай болоод
Тэгээ тэр нь бол шууд ингээд яахгүй заримдаа мартдаг ч юм уу. Тэгэнгүүт ингээд тэр чинь ингээд дадал чинь цаашаа явсаар хагаад ингээд баг өөрийн ухамсаргүйгээр хийдэг зүйл болчихж байгаа байхгүй юу? За тэгээ хүмүүс одоо өмнө нь ингээл надаа муухай харцсан гут би тэрийг ерөөсө муухай харцж ин гэж хүлээж авдаггүй байсан бол одоо л муухай харцсан бол муухай харцж ин да гэж хүлээж авч зүрх маань шархалж үзэж байгаа юм. Өөрийгөө өмөрч хэлж үзэж байгаа юм. Ер нь л айгүй том өөрчлөлт надад гарсан. Тэгээ баг багаар өөрчлөгдөж явж байгаад ер нь л энэ арчаатай байх гэдэг зүйл чинь хязгаар байдгүй юм байна гэл одоо хүртэл ингээд өөртөө арчаатай байх гэдэг хичээгээд явж байгаа байхгүй юу. Тэгэл сүүлдээ TikTok гарч ирээл TikTok-оор зөндөө олон тийм типсүүд гарч ирээл тэнгуут одоо яг миний бодож байгаа зүйл гэх юм бол одоо ингээд өөртөө итгэлгүй болоод одоо ингээд өөрийгөө хамгийн муухайгаар харж байгаа хүн байх юм бол зүгээр л баг багаар хийгээд үзтээ. Шууд ингээд амар өөрчлөгдөөл амар мундаг болоод байх шаардлага байхгүй. Хүнд одоо яг хүний хийдэг зүйлийг хийх хүч байхгүй хүртлээр тийм амар сэтгэл санаагаар унах үе бас байгаа. Тэг хэдий жоохон ч гэсэн яг тиймэрхүү зүйлийг мэдэрсэн учраас одоо ингээд өөрийгөө хайрлж чаддаг гэж бодож байгаа. Гэхдээ одоо тэр нэг 10 дугаар ангиасаа хоошоо зөндөө их өөрийгөө хайрлаад бүр хинч харсан бол сток гоё харагддаг хүн байна даа л гэж харах байх намайг. Гэхдээ сүүлийн үед бол яг өөрийгөө одоо хаяад одоо ажлын байран дээрээ гараад амар юм сэтгэл санаагаар хаяад ингээл дигэн догоон байдаг ч юм уу. Тэгж жагаад өөрийгөө сүүлийн үед ингээ хайцсан байгаа. Гэтэ тийм амар юм хүн ясны одоо тийм энгийн хийх зүйлсээ бол зүгээр л хийгээд явна. Тэрнээс ингээ илүүц одоо юу гэдэг чээ. Нэмэлт зүйлсүүдээ ерөөсө болцсон байсан. Жохон өөрийгөө хараад жохон царай муутай байна. Өөрийгөө хараад бүдүүн байна гэж боддог болцсон байгаа одоогор. Яг хөө тэгтээ арчаагүй гэдэг дээр өөрийгөө бүдүүн эсвэл царай муутай гэж голох ч юм уу тийм юмыг оруулах нь жоохон буруу байх. Гэхдээ ер нь бол яг би өөрийгөө тодорхойлохтой болохоор өмнөх би одоогийн би хоёр шал өөр. Өмнөнөөс нь тэр хүүхэд одоогийн өөрийгөө харах юм бол ер нь бол гайхна. Тэгтлээ ингэж өөрчлөгдсөн шүү. Чи ингэж чадж байгаа шүү гэдгээ бас өөртөө хэлэхийн тулд энэ подкастын сэдвийг олсон байгаа. Тэгээ би өөрөө тэрийг мэдж байгаа нь илүү давуу тал гэж бодоод байгаа. Тэгэл буцаад засраад буцаад ингээ гоё болж чадах юм чинь дээ гэж бодоод тэгээ нүрэ бодох хүртэл амар хэцүү санагдаад тэгээ ер нь л энэ нэг юм хэцүү байгаа нь ер нь өөрийгөө хайрлах юм бол зүгээр болно гэж бодсон ч гэсэн зүгээр л баг багаар хийгээд яваа те. Нөө нэг үнэн болох хүртэл нь ингээл тавтаалээ. Яг юм зуршил болох хүртэл нь те. За тэгээд өөртөө арчаагүй хөлт байх үед хүмүүсийн бодол хамаагүй байсан. Бараг миний ч бодол хамаагүй байсан. Би бараг юм боддог байсан юм уугүй юу сайн мэдэхгүй заяа. Тэгээд ер нь амар ганцаардмал хөөхт байсан. Гэтэ тэр үед нэг жоохон ганцаардаа сурсан юм болов гэж боддог. Тэгээд хэрвээ анханасаа л ингээл амар мундаг байгаа л амар гоё яагаад байсан бол ер нь одоогийн байдал хүрч чадахгүй байх байсан гэж би бас бодоод байгаа. Өөртөө арчаагүй хөөхд байх нь маш хэцүү байдаг. Өөртөө арчаагүй хөөхд байх нь томчууд загнаж болно гэж боддог. Өөртөө арчаагүй хөөхд байхаар үеийн хүүхдүүд дээрлэж болно гэж боддог. Өөртөө арчаагүй хүүхэд байхаар өөрийгөө хайрлах чаддгүй. Гэхдээ хүүхэд учраас тэрийг ойлгохгүй хүмүүсийн ирж байгаа ингээ мэдрэмжийг хүн яг өөрийнхөө өнцгөөс л тусгаж авдаг учраас яг л хүмүүс надтай амар муухай харцж энэ гэж боддгоо байсан. Яванда өөртөө арчаатай хүн болсон. Өөртөө арчаатай байснаар өөртөө итгэлтэй болсон. Өөрийгөө гоёор мэдэрдэг болсон. Хэний ч хажууд санаа зовхгүй байж чаддаг болсон. Яг нөгөө арчаагүй хөхт ах үедээ хүмүүсийн бодол хамаагүй, өөрийн манд бодолч бүр хамаагүй байсан гэж хэлсэн. Гэхдээ нөгөө хүүхд чинь том болох тусам хүмүүсийн бодол баг зэрэг хамаатай болно шүү дээ. Тэгээд санаа зовох ч юм уу маш их санаа зовдог. Өөрийнхөө байгаа байдлаас, өмсөж зүүж байгаасаа мэдээж хэрэгтэй ариун цэвэр талаас амар их санаа зовдог байсан. Тэгээд би бол одоо боддог хүүхдтэй хүн байвал ч юм эсвэл дүүтэй хүн байвал эсвэл найзуудтайгаа амар сайн ярилцаасаа гэж боддог. Тэгэж юм өөртөө арчаагүй байгаа хүүхэд нь бол угаасаа л нүдэн дээр харагдаад хажууд ингээ мэдрэгдэн штэ. Тийм хүүхэд байх юм бол багш нь ч гэсэн ярилцдаг ч юм уу. Шууд одоо ингээл чи хувцас угаагаагүй яагаад ингэж байгаа ингэж итгэхгүй штэ. Угаасаа л ингээ харангуут ингээ ганцаардмал тийм хүүхдийг хараад ер нь бол ингээ өөстө арчаагүй гэж бодохгүй зүгээр л муухай үг биш л дээ арчаагүй гэдэг. Муухайгаар биш гоёор ярилцах хэрэгтэй. Чи ойрд ингээд сэтгэл санаа чинь хэр байгаа юм бэ? Чи зүгээр үү? Юу болж юм? Найзаа чи ийм байна, тийм байна гэдэг ч юм уу.
Анхнаас нь л яг эхлээд явж явах үед нь хэлсэн зүгээр байх. Анзаараад за чи ийм болж шүү гэд яа тэгэхээр нөгөө хүүхд чинь өсвөр наснд орохоос өмнөх нөгөө хүүхэд үе дээрээ явж байгаа тий. Тэгэнгүүт бусдын бодол хамаагүй байжгаад өсвөр насндаа оронгууд нөгөө нэг арчаагүй зан гарч ирсэн учраас тэрнийгаа ингээд сурцсан байгаа учраас буцаад одоо зүгээр олё ч юм уу. Тэгэнгүүт нөхцөл нь бүрдэхгүй гэх юм уу. За би одоо ингээд ийм болох хэрэгтэй юм байна. Гой найз нөхдөд олон ингээд тгийгэнгүүт яг багасаа ингээд буруу байдалтайгаар эхэлсэн болохоор эргэж харангууд амар хэцүү санагддаг, амар санаа зовдөг, хүмүүсээс ичдэг нэг тиймэрхүү. Өөртөө арчаагүй байна гэдэг чинь ямар насны юм биш тий. Одоо ингээд хүнгээ өөрийнхөө биеийг сонгож төрөхгүй гэдэг шиг ингээд тэрийг хизээж өөрчилж чадахгүй зүйл биш учраас зүгээр. Тэгтээ шууд өөрчлөгдөж чадахгүй учраас баг багаар хичээгээд ээл гэж хэлээ да. За одоо болохоор би яг өөртөө арчаатай болоод одоо дахиад л цаашаа ингээ илүү их хүсээд байгаа. Ойр жоох өөрийгөө хаяад байгаа юм шиг санагдаад байгаа учраас тэгээд өөртөө жоохон муухай өгнөд хэлээд. Тэгээ нөгөө нэг тиймэрхүү өгнөд өгдөө штэ. Чи хизээч ингээ найзтай. Чи ямар бүдүү юм бэ гэж хэлж чадахгүй. Эсвэл чи ямар юм арчаагүй юм бэ гэж хэлж чадахгүй. Эсвэл чи өстө юу ч чадахгүй юм аа гэж хэлж чадахгүй. Гэхдээ өөртөө бол хэлнэ. Дайсан чинь ч хэлж чадхааргүй тийм үгийг өөртөө хэлдэг гэдгсэн. Тэгэхээр зүгээр өөртөө жоохон зөөлхөн хандж агаарэ. Шууд амар бүх юмаа хайрлал тэгж угаасаа чадахгүй штэ. Тийм болохоор өөртөө зөөлхөн хандаарэ. Энэ биш чинь бас ингээд чамайг амьдрууллаа тий. Эрүүл саруул явуулж байгаа шүү дээ гэдгийг бас бодоод ингээд өөртөө зөөлхөн хандаад өөрийгөө урамшуулж амьдраарэ. Гол зүйлийг маань бас ойлгосон байх гэж найдаж байна. Сүүлдээ нэг жоохон бууран хэлээд явчих шиг боллоо. Тэгээ ер нь бол өөртөө арчаатай болно гэдэг ер нь төгс хүн болно гэсэн үг биш шүү. Тэгээ цаашаа ингээд маш их ингээд зөвл дотоо юм шиг санагданаа. Тэгэхдээ ерөнхийдөө нөгөө баг багаар хийгээд яваарай л гэдэг чинь болоод байгаа. Тэгээд ер нь бол хамгийн том өөрчлөлт чинь гаднаасаа биш дотроосоо эхэлнэ. Өөрийгөө арчаагүй хүн гэж тодорхойлохоо болох үед чинь ер нь бол чи өөртөө арчаатай болж эхэлнэ гэсэн үг. Тэгээд одоо би арчаатай арчаагүйг амар их юм хэлчлээ. Тэгээ энэ бараг зүгээр өөрийгөө хайрлаж сураарай л гэсэн утгатай юм шүү дээ. За тэгээд баярлаа. Намайг сонссон. Дараагийн подкастаараа дахин уулзцгаая. Bye.